Өглөөний мэнд үзэгчтэй та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Алтан уунчлахад дахиад жилийн сар шинийн мэндийг давхар хүргэж байна. Ингээд өглөө төсөл нэвтрүүлгийн маань зочинтой ярилцах цаг болон маань эхэлж байна. За ингээд өнөөдөр студид маань бидэнтэй ярилцахаар Ука Leader Fashion урлагийн үүсгэн байгуулагч хатагта ууган цэцэг ирсэн байна. Ингээд таны өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн мэнд. Тэгэхээр та үзэгчдтэй өөрийгөө товч танилцуулна уу? Ууган цэцэг гэдэг. Би 2010 онд Урал Хард Мэндэд сургуулийг Арс гутал эдлийн зохион бүтээл дизайнерын ангиар төгссөн. Одоо энэ чиглэлээр хүртэл Ука Leader Fashion урлагаар ажиллаж байна. За тэгэхээр таны мэргэжил бол дизайнер тийм үү? Тэгэхээр дизайнер мэргэжлийг яагаад сонгосон бэ? Тэгэхээр одоо жишээ нь дуучны гэр бүлд удам дамжсан дуучин гэж өгдөг шүү дээ. Тэгэхээр таны гэр бүлд уйлан дуран ч юм уу тийм хүн байгаа юу? Мэдээж байгаа. Яагаад яг энэ мэргэжлийг сонгосон бэ гэх юм бол ээж маань Урал Хард Мэндэд сургуулийг 2000 онд суралцж байсан. Тэгээд тэр нь ээж маань хувцсны ангид байсан. Би өөрөө гутлаарсан эдлийн дизайны мэргэжлийг илүү сонирхсан. Тэгээд эмээ маань бас тухайн үед бол сургууль гэж байдгүй шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн нутаг усандаа бас уран хүн байдаг. Эмээгийн маань ээж бас уран хүмүүс байдаг. Ер нь ах нар маань ч гэд ерөнхийдөө бүгдээрээ л ургуулсан байдаг. Тийм. Ямар нэг юм шинээр хийдэг тийм өөрсдийнхөө санаа бодлого шингээсэн юм төгслөд байдаг та. За тэгэхээр Урлаг Хард Мэндэд сургуулийн ер нь оны төгсөгчд айгүй их олон хүн төгсдөг шүү дээ. Тэгэхээр ихэнх нь ер нь бол яг энэ хүн мэргэжлэрээ дагнж ажилтгүй одоо өөр чиглэлийг сонгон ажилтдаг шүү дээ. Тэгэхээр та яг мэргэжлэрээ дагнж ажиллах болсон шалтгаан юу вэ? Анхнаасаа зорж орсон тийм мөрөөдөлтөй зорилготой зорьсон мөрөөдлийг биелүүлэхийн тулд цааш мэдээж ажиллах шаардлагатай. Гэхдээ бусад оюутнууд суралцаж төгсөөд цаашаа сурч чаддгүй ч юм уу буцаад энэ талаа орхиод өөр чиглэлээр суралцдаг, өөр талаар ажилтгийн хувьд бол яг манайх бол тэр талын нөхцөл боломж муу байдаг байх л та. Одоо төгсөөд гарлаа ажлын байр дээр олон хүмүүс шууд хангахаар тийм том оюутлын ч юм уу яг тийм дизайнерын мэргэжилтэй хүмүүсийг авах тийм газрууд бол ховор. Нэгдүгээрт, хоёрдугаарт бие даагаад юм хийгээд зорьсон хүмүүстэд мэдээж бас шалгуур хүндрэлтэй өөртөө тоног төхөөрөмж тэгэл бас юм ямар нэгэн үйлдвэрлэл эрхлэх чинь мэдээж хөрөнгө оруулалт гэж чухал. Иймэрхүү сад бэрхшээлүүд бас их тохиолддог байх. Миний хувьд бол ээж маань энэ талаар өөрөө ажилладаг. 2005 оноос хойш яг үйлдвэрлэл эрхлээд эхэлчихсэн. Тэгээд миний хувьд бол суйртай байсан нэгдүгээрт, хоёрдугаарт яг энэ суурин дээр зорьсон бодсон мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэгээд цаашдаа яг тууштай ажиллаж эхэлсэн дээ. За тэгэхээр та Ука Leader Fashion урлаг байгуулад одоо хэдэн жил болж байна вэ? Ука Leader Fashion урлаг анх юу яасан? 2010 онд төгсөөд төгс урлаг fashion энэ ээжтэйгээ цогцсныг байсан. Тэгээд би сая өнгөрсөн 2016 оноос хойш Ука Leader Fashion гээд тусдаа арьс гутал цүнхийнхэн салбарын тусд нь өөрийнхөө нэрээр яг л өөрийнхөө дан ганц хийж байгаа юмар ингэ салгасан. Түүнээс яг үйл ажиллагаа хийсэн юм гэх юм бол 10 оноос хойш яг тасралтгүй ажиллаж байна. За тэгэхээр 2010 оноос хойш одоо ч 2017 он гарч чад байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн 7 жилийн хугацаа гэдэг бол их хугацаа. Тэгэхээр яг энэ хугацаанд таны одоо хийж төрүүлсэн бүтээлүүд тийм ээ ололт амжилт юу байна вэ? Бид нэр өдөр ирэх тусам хөгжиж явах хэрэгтэй. Бусад гадны ч юм уу те бид нэр гадаад евро орнуудын дизайны евро өрсөлдөхөд бидний тоног төхөөрөмж энэ төр маш харьцангуй тийм дутуу гэдэг. Нэгдүгээрт хоёрдугаарт яг бидний өөрсдөө давуу илэрхийлэх чадвар гэх юм бол өөрийнхөө яг дотоодыг тийм хин нэгнтэй ажилгын биш их л хамгийн гол чухал л да. Тийм учраас яг миний сонирхож хийж байгаа зүйл байна. Гутал цүнх арсэдл дээр кутур буюу чимэглэл надад хамгийн чухал санагддаг. Ерөнхийдөө би өөрөө юм чамд тасаг гэлнэр шигтгээ өдөрт дуртай. Тэгтээ хамгийн их надад дурсамжтай гутал гэх юм бол нэг нодлын хийсэн л дээ. 3 сар бүтэн шүрэн чимэглэлтэй гутал хийсэн богино төрөйтэй. Тэр бол яг одоо юу гэдэг 3 сар ганцхан юм хийн гэдэг бол тийм ямар ч өөр юм байхгүйгээр тэрийг өдөр болгоно босож тэрний төлөөс ирж тэрийг хийсээр байгаа амрах энэ төр чинь бас их гоё л да. Надад тэр яг миний ажлыг үнэн утгаар нь хэлгсэн тийм маш их судалгааны ажил орсон. Тэгээд маш их ерөн сэтгэл гаргаж хийсэн гутал байдаг. Тийм тэгээд тэрийг маань бас нэг сайхан бүсгүй өмсдөг. Тийм. За тэгэхээр таны одоо хийж төрөвсөн бүтээлүүд ер нь бүгд л таны бүр чин сэтгэлээсээ тий сэтгэлээ шингээж хийсэн бүтээлүүд байдаг ахна. За тэгэхээр одоо манай усад
одоо зөвхөн арьсан идэл те цүнх гутал одоо нөгөө нэг үйлдвэрлэдэг хувь хүмүүс ч байдаг, одоо үйлдвэрийн газрууд ч байдаг. Тэгэхээр одоо тэрхүү одоо бүтээлүүдээс таны бүтээлийн онцлог шинж давуу тал одоо ялгадаг чанар юу вэ? Онцлог шинж давуу тал гэхээр яг олноор биш үйлдвэрлэдэг нэгдүгээрт би яг өөрөө одоо жишээ нь массын бүтээгдэхүүн хийж байгаа газрууд биш болон байгаа шүү дээ. Тийм. Тэрийг бол нэг сонирхдаггүй. Хэрвээ сонирхох байсан ч энэ бол миний арайхандаа болоогүй. Тийм нэгдүгээрт. Хоёрдугаарт яг миний бусдаас ялгарх гэвэл яг энэ культур чиглэл бол арьсан дээр, гутлан дээр буурах ер нь бол манай ялангуяа Монголд ер нь бол байхгүй шүү дээ. Тийм яг би болохоор анх эхлэхдээ ер нь оюутан байхдаа л юм байна да. Сургуульд нэг оюутны хаврын гоёлууд болдог. Тэрэнд орохдоо л анхныг үндэсний хэв шинжтэй гутал хийхдээ яг тэндээс л сэтэл авцсан. Яг доторхоо өөрөө олж эхэлсэн байна шүү дээ. 2007-8 оны хаврын гоёл төр үндэсний хэв этностилийн тэгээ бас шүрэн чимгэлт анхны гутлаа хийж эхэлсэн. Юм тэрнээс хойш энэ яг өөрийгөө олж эхэлсэн. Яг энэ шүрэн чимгэл культур надад амар таалагдсан. Яг тэрнээс хойш яг энийгээ хийгээл явчихин да. За тэгэхээр таны бүтээлүүдийг хараад хахад хийцтэй одоо гар урлалч гэх юм уу маш онцлог харагдаж байна. Тэгэхээр та энэхүү бүтээлүүдийн загварыг гаргах сэтлийг хаанаас авдаг вэ? Шүлэгч зохиолч нар нэг онгод орох гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ тэд нар чинь нэг амьдралын бас олон процессыг харьцуулан дүн шинжилгээ зэрэг тархиндаа баяжуулж агаад зохиол гаргадаг шиг эн чинь ингээл шууд одоо өнөөдөр би за нэг ийм цүнхээ ингээл тархин шууд орж ирэх. Мэдээж энэ хэлбэрийг гаднах хэлбэрийг тэгээд чимгэлийн тухай ямар сэтэл орж ирсэн, цаг үйлрэл ч юм уу. Тэр чинь айгүй сонирхолтой. Хоолны өнгөн дээр ч хүртэл амар сонирхолтой өнгө боо шүү дээ. Тийм. Маш их судалгаа юм ер нь бол. Тэгээ ямар нэг юм хийгээд төлөвлөөд эхэлнэ. Улам л баяжсаар байдаг цаашаа. Тэгэхээр энэ бол нэг юу л та. Яг тэдэд орж ирдэг гэж хэлэх боломж байхгүй. Тийм. Тэгэхээр одоо гудамжинд явах те зөрсөн машин барилга байшингууд ч үгүй юм үзэж байгаа телевизийн нэвтрүүлэгч үгүй юм уу те хин нэгэн хүнийг ч юм уу хараад энэ төр сэтэл буудаг л та. Тийм болохоор яг тэгж яг тэр үед орж ирдэг гэж хэлж байна. Тийм. За тэгэхээр сэтэл гэж тэгж байна шүү дээ. Тэгэхээр яг сэтлээс бүтээл төрөх агшин хүртэл хэдий хэрэг хугацаа зарцуулдаг. Та одоо маш их урт хугацаанд судалгаа хийдэг гэж байна шүү дээ. Энэ бас юу вэ? Яг өчигдөрс ч юм уу өнөөдөр сансан юм шууд өнөөдөр суулгаж болно. Тийм. Тэгээд хийх хугацаа бол яг тэд хугацаа гэж бас хэлж болохооргүй. Зарим гарч юм хэлэхтэй хэлбэр зурсан тийм юм байна гэдэг материал энтерхэл сонголт их орно. Тэгээ бүр 2-3 жилийн өмнө бодож исэн санаанууд ч өнөөдөр дөнгөж ажил болж иж бас болно. Тэгэхээр бас яг тэд гэж бас хэлж болохгүй. Яг захиалга авлаа. Тодорхой захиалгууд дээр бол 7-аас 14 хоногийн хооронд гаргана. Мэдээж нөгөө 3 сар байдаг шүрэн чимгэлтэй гутал гэдэг шиг л биш бол шүү дээ. Тэгээ богино хугацаанд гарах боломж. За тэгэхээр энэ хүү бүтээлийн хувьд авч үзье л да. Тэгэхээр одоо шүрэн чимгэл голсон байна. За тэгэхээр та одоо бүтээлээ хэд энэ бүтээлээ хэд хэдий хэрэг хугацаа зарцуулсан бэ? Мөн одоо материалуудаа те хаанаас авдаг вэ? Монголоос авдаг уу эсвэл гадаадын улсаас авдаг уу? Материалын хувьд гэвэл юу л да. 9-ийн батууд гээд манай Монголын арьс гутал цүнхний тоног төхөөрөмж материал оруулж ирдэг газар байгаа. Ерөнхийдөө хамгийн том нь Монголд байна. Тэндээс л авдаг да. Тэдний хятад болон Солонгос улсаас арьснуудаа оруулж ирдэг. Тэдний хятад байнгын харьцаатай байж тэднийхээс материал авдаг. Хугацаа болон загварын хувьд гэх юм бол одоо дулаан орж байгаа шүү дээ хавар. Тийм. Тэгээд том цүнх барихгүй яг нөгөө гудамжинтэй, гудмын stretch fashion тий. Тэгээд тиймэрхүү бодлоор хийсэн
хүмүүс одоо нөгөө жижиг юм клачнууд бугундаа яж барьдаг шүү дээ. Тэгээ энэ шолдер баг мөрөнд мөр цүнх энэ төр гэдэг. Тэд нарыг ер нь ингээд дүүрээд явхад ерөнхийдөө гадуур байгаагаас өөр тий. Өөр шингээсэн. Уукал литр фэшнийг гэдэг тодтолтой шууд хараад хэлж болохоор тийм хэлбэрийг судлаа. Тэгээд энэ чимэглэлийг хийсэн байгаа. Өөр газруудаар бол байхгүй тавтагдахгүй. Хараад энэ уукал литр фэшний цүнх байна гэхээр тий. Тэгэхээр таны бүх бүтээлүүд арьсаар хийдэг бүтээлүүд тий. За тэгээд ер нь хараад тахаар одооны охтуудын ч юм охид бүсгүүчүүдийн яг одоо тренд болсон тийм сайхан бүтээлүүд байна. За ер нь бусад бүтээлүүдийг хараад тахаар одоо та жишээлбэл бүр өөрөө одоо гутал цүнхээ үйлдвэрлээд дээрэс нь өөрөө нэмэлт чимэглэл хийдэг шүү дээ. За тэгэхээр ер нь бол маш их хугацаа шаарддаг байх. За гутлын хувьд авч үзье л та. Гутлын хувьд юу л та цүнхийг бодвол маш олон дамжлага дамжина. Арай өөр технологиор хийгдэж шүү дээ тий. Тэгээ гутлан дээр бол ингэж көтөр чимэглэл оруулах энэ санаа яг л нөгөө нэг анх сэдсэн сэдэлтэйг адилхан. Энэ хар гутлын хувьд гэх юм бол энэ нөгөө 8 тахилууд нь шүү дээ. Тий 8 тахилаас сэдвлээ зохиомжлсон хээ байгаа. Тэгээд одоо сар шинийн баяр төгч байгаатай холбогдуулаад тэгээд үндэсний хувцсан дээрч Европ загвартай хувцснууд дээрч хэрэглэхэд төхөө гэж бодож хийсэн. Шатараалын хувьд гэх юм бол одоо дандаа үйлдвэрлэлийн хиллэг орно л та энэ чинь. Тийм нөгөө загвар гаргана, зохион бүтээлтэй хийн, эсгүүрээ хийн. Тэгээ оён, тийм эскизээ гаргана. Тэгээд оён. Тэгээд оёсныхаа дараа татлаг булгаанд ороод тэгээд гутал болж гарна. Тэгээд яг иймэрхүү көтөр гутлнууд цүнхнүүдийн хувьд бол яг тэд хоног тэд гарна, өдөрт тэд гарна гэх бол боломж байна. Бүгдийнх нь цаг хугацаа яг надаас тэд хоногт гутал гардаг. Тэд хоног зүг гардаг ч гэх юм те. Бүр тийм тоочны бол хугацаа байхгүй. За байхгүй энэ чинь нөгөө нэг одоо жишээ нөгөө массын үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бол айгүй тэрийг тодорхойлох боломжтой байдаг шүү дээ. Тийм. Яг ийм ганц нэгээрээ гар чимэглэлтэй юмнууд хийж байгаа үед бол тэр ер нь бол боломжгүй. Айгу надад сонирхолтой санагдчихээн л та. Одоо энэ бүтээлүүдийг бүгдийг ойдлын машинаар хийдэг үү эсвэл өөр төхөөрөмж байдаг юм болов уу? Энэ гутал арьсан эдэлтэд зориулсан цүнхний машин, гутлын машин гэж тустай байдаг. Тийм. Тэгээ энэ чинь дан машин ойсоор гал дуусчдаг ажлууд бас байхгүй гар оролт. Тийм. Шүр шигтгэн дээр бол байнгын гар, зарим ирмэг захаан оюунууд энэ төр гээд гар ажиллагаа оруулаад харагдах байдал үзмжинд нь нөлөөлүүлэхээр тиймэрхүү харагдах байдлуудын одоо жишээ нь юу гэдэг ирмгийн оюуг зүгээр ойдлын машинаар дараад ойцсон баха. Одоо энэ цүнхнүүд шиг ингээд захлаад ойцсон баха энэ чинь харагдах байдал шал өөр л тоо. Тийм. Тэгээ тийм учраас гар ажиллагаа их ордог. Ер нь л гараарч машинаарч ойдог доо. Тийм. Тэгэхээр та яг одоогийн байдлаар ямар бүтээл дээр ажиллаж байна вэ? Яг одоогийн байдлаар сая сар шинийхээ ажлуудыг ерөнхийдөө бол дуусж байна. Тэгээд одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн баяр, тэгээ хонхны аяр эмэгтэйчүүдийн баярт зориулсан коллекшн зурлуудыг бэлдэж байна. Ерөнхийдөө бол санаанууд бүгдээрээ гарчихсан, эскизэнд гарчихсан явж байгаа. Одоо тэгээд хонхны баярт ерөнхийдөө давмгаалж орох хахад яг тэгвэл март бол ингэ тулчлаа. Тэгэхдээ наан мартад зориулсан бүтээлүүд бол бэлтгэгдсэн байгаа. Тэгээд манайхаас март болон өрн баяр шинэ жил цагаан сар эмэгтэйчүүдийн баяр, хонхны баяр гээд олон баяруудаар урамшуулалтай хөдөлтаанууд тийм тэд нартаа зориулсан бүтээгдэхүүнүүдийг одоо л яг хийж эхэлж байгаа. Одоо энэ баярын дараанаас ерөнхийдөө бол нэлээ шаргуу орон тэр ажилтаа. За тэгэхээр таны хэлснээр мартын 8 тий хонхны баяр одоо ойртож байна. За тэгэхээр одоо жишээ нь би одоо тань захиалга өгөхөөр бол хаана очиж өгөх вэ тий? Яг ямар үе шатлагтай, ямар үе дамжлагаар тань захиалга өгөх вэ?
захиалга өгөхөд Facebook-ээр Uka Leader Fashion гээд пэйж хуудасаа. Тэгээд тэр пэйж хуудсын маань доор утасны дугаар захиалга өгөх хаяг бүх юм байгаа. Утсаар холбогдвол 99961442 дугаараар холбогдоод яг офис дээр очиод ажлын байран дээр очиод захиалга өгнэг бол Олимпиатгон танд байдаг. Тэгээ утсаар лавлаад очиод захиалга өгч болно. За тэгэхээр таны бүтээлүүд ер нь бол арьсан идэл байдаг тийм үү? Гутал, цүнх. Одоо энэс өөр төрлийн бүтээл ч юм уу те? Одоо даавуугаар, кашмир ч юм уу тийм салбар руу орох бодол байдаг уу? Хувцсанд бол сонирхолтой. Мэдээж энэ гутал цүнх чинь те өөртөө тохирсон идеал төр төрхтэй. Тийм. Энийг стил төр төрхийг тодорхойлоход бол хэн нэгний санаанд тэр өөрөө зохиох мэдээж сонирхол байгаа. Хэдийн төлөвт бол байгаа. Тэгээ одоохондоо бол яг барьж эхэлсэн юмнуудаа тууштай гутал цүнхэн дээрээ байна. Дундуур нь бол мэдээж нөгөө күтэр төрлөө бариад ээж маань хувцсны хүн шүү дээ. Тэгээд ээжтэйгээ хамтраад ээжийнхээ хувцсан дээр ер нь чимэглэл дээр ер нь ажиллах илүү сонирхолтой. Ерөнхийдөө цаашдаа бол хувцсны чиглэлийг бол сонирхож байгаа. Тийм. Энийг бол цаашдаа яг саяны асуултанд ч юм бол яг цаашаа болно тэгэж ажиллаж зорж байгаа. Тэг үзэгчид маань ч гэсэн их сонирхож байгаа. Мэдээж таны гутал цүнхтэй маш одоо гоё өрмөц харагдж байгаа. Одоо яг тэрнээрээ тохирсон те өмд цамц гэх юм уу те одоо даашинт ч юм уу тийм үйлдвэрлэх болов уу гэж бас бодож цугаахаа. За тэгэхээр одоо та ер нь ээжтэйгээ хамтарч уран бүтээл хийж байгаа юу яг одоогоор? Яг одоогоор баяр тулцсан болохоор яг тийм боломж бол байхгүй. Хоёр тусдаа нэгэнд ажиллах хэлсэн учраас. Тэгэхээр таны ээж одоо хүртэл одоо оюутлаараа. Тийм, одоо хүртэл ажилладаг. Тэгээд ч нөгөө тусын замаар нь явуулаад үзье гэж шийдээд нэгэнд саалгасан. За тэгэхээр танд яг одоо энэ дизайнер чиглэлээрээ одоо бас дизайнер болох сонирхолтой хүүхдүүд одоо охид залуучууд маань телевиз үзээд сууж байж магадгүй. За тэгэхээр танд багшлах бодол байдаг уу? Багшлах бодол огтхонч байхгүй. Тэртээ тэргүй сургууль нь байна, багш нар нь байна. Тэндээс нөгөө багш нар төрөхгүй шүү дээ. Бид нэр дизайнерууд болж гарч байгаа. Урлаг эрдэнэ дэд сургуулийн захирал тунгалаг багш. Тэгээ гутлын техэм, хувцсны техэм, гутлын техмийн эрдэнэ чимэг багш, бям багш, болроо багш гэдэг мундаг багш нар их олон байгаа. Тунгай багш гэдэг технологи өөрсдийн мэрэгчлэлээр маш мундаг. Тийм мундаг хүмүүс байна. Суралцахыг хүссэн охид залуусаа бол урлаг эрдэнэ дэд сургуулийн зориод очиж суралцаж болно. Тийм. Танд бол багшлах бодол байхгүй. Ер нь бол байхгүй. Өөрийнхөө бүтээлээ төрөөл. Тийм, энэ бол нөгөө дизайнер гэдэг утгаас шал өөр болчихлоо багшлаад явна гэхээр тийм. Ерөөд бол ерөөсөө тийм бодлоо байхгүй. За тэгэхээр таны хувьд амжилттай 7 жилийг ардаа үлдээсэн байна. За тэгэхээр одоо энэ 2017 онд таны одоо зорилго хэтийн төлөвлөгөө юу байгаа вэ? Зорилго хэтийн төлөвлөгөө мэдээж байна. Маш том мөрөөдлүүдтэй шат шатаар төлөвлөгөөтэйгээр хүрэх зорилготой ажиллаж байна. Одоо энэ Uka Leader Fashion урлагаа мэдээж тийм маш олон хүнд чадах чинээгээр хүрэхийг мэдээж зорж байгаа. Тэгээ энэ ажлууд шатараатаагаар явагдах болно. Тэгээ гинтл нэг юмд шууд хүрчдэг шүү дээ тийм. Тэгээ ерөнхийдөө бол төлөвлөгөө зорилго гаргачихсан ажиллаж байгаа. Тэгээ удахгүй миний цувралууд гараад ирнэ. Тэгээд тухайн үед нь дор нь мэдээлэлд ороод явах болохоор тодорхой болох болов гэж бодож байна. Тэгэхээр нэрээ танд одоо яг бүтээлээ зардаг дэлгүүр гэж байхгүй байгаа тийм. Зөвхөн таны одоо нөгөө офис дээр, урлан дээр ч очиод захиалгаар үйлдвэрлээд авах боломжтой байгаа тийм. Тийм өөрийнхөө биеэрээ хэмжээ өгөх. Удахгүй гэхдээ төлөвлөгөөний дотор байгаа. Эхтийн төлөв тийм. Ерөнхийдөө уулзсан газар очсон л та. Тэгээд анхны баярын өмнө төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажлууд байгаа гэж ярьжсэн. Тийм тэр хоёр худалдаад гарчна. За тэгэхээр нэвтрүүлэгт маань одоо цаг заваа гаргаж бидэнтэй ярьж ярилцсан танд баярлалаа. Ингээд алтан унжлагад дахиад жилийн сар шинийн хамгийн анхны дугаарт орсон. Одоо бас таныг бэлгшээгээд байна л та. Тэгэхээр танд маш их баярлалаа. За ингээд Uka Leader Fashion-ыг үүсгэн байгуулагч одоо Uka гэгчтэй холбогдохыг хүсвэл манай доор гарч байгаа хаягаар та бүхэн холбогдорой. Ингээд танд ажлын өндрөөс өндөрт амжилтыг хүсье. Баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Өглөө төсөл нэвтрүүлгийн маань зочинтой ярилцах цаг маань үүгээр өндөрлөж байна.